사람들은 커다란 얼굴을 가진 그녀를 이렇게 불렀어. 선풍기 아줌마. Сайн байцгаана уу? Дэдэ ТV YouTube хуудсанд маань тавтай морил. Өнөөдрийн миний бэлтгэсэн дугаар маш их сэтгэл өвдөгсөн, бас сургамж авах үз нэвтрүүлэг болсон гэж бодож байна. Ингээд дугаарлуугаа шууд орцгоё. 1998 он. Сөүл Сомбукгү. Хаммие Ким Янсу гэсэн хосууд энэ газарт хоолны газар ажиллаулдаг байсан. Нэг өдөр тэр хоёрын гар маш завгүй хөдөлж байсан. Яагаад гэсэн чинь гэрт нь маш онцгой зочин ирэх гээд тэгээд тэр зочин яг 10 жилийн өмнө Япон руу явсан Хаммиегийн төрсөн дүү байсан. Манай дүү үнэхээр хөөрхөн, бусдаас ганган нэгжин байсан. Тийм болохоор ээж үнэхээр гүнчиг өсгсөн. Аав ээж хоёр байнга л хэрэглээний мөнгө явуулдаг байсан. Маш удаан хүлээсэн тэр онцгой дүү нь 10 жилийн дараа ирэх өдөр. Гэвч нэг л сонирн байсан. Ингээд дүү нэрнэ гिचээд ирсэн цагтаа ирэхгүй, гайхаад хүлээгээд байж итэл нөхөр нь гинт хөгшөн мие ирсэн байна, тэр байна гэд сандарсан байдалтай заадаг. Тэгээд би хаана ирээгүй л вэ штэ гэсэн чинь манай нөхөр харалтаа тэр цаан сууж байгаас тэгээд нэг эмэгтэй рүү заасан. Бурхан минь хорвоо дэлхий дээр ийм царайтай хүн гэж байдгаа гэж бодоод маш их сандарч шоконд орж хэцүү байсан. 10 жилийн дараа эмэгтэй дүү нэрсэн чинь төрсөн эгчинч танихгүй, эгчийнх нь нөхөрч танихгүй, царай нь бүр шал өөр танигдахааргүй болсон байсан. Ийхүү цаг хугацаа өнгөрч 2004 он болсон. SBS телевизийн ийм юм байх уу нэвтрүүлэгт утасны дудлага зогсоо зайгүй ирнэ. Байна уу? Сайн байна уу? Би мэдээлэл өгөх гэсэн юм аа. Манай энэ хавьд толгой нь маш том хүн яваад байна гэсэн дуудлагууд байлаа. Манай нэвтрүүлгийн багт хүний царайнаас 3 дахин орчим том нүүртэй эмэгтэй энэ хаваар яваад байна гэсэн дуудлага хэдэн сарын турш байнга ирсэн. Ингээд энэ найруулагч маань маш олон дуудлага байнга иржсэн болохоор өөрийн биеэр очиж уулзаж шалгахаар шийдсэн. Уучлаарай, SBS телевизийн нэвтрүүлгийн багаас явж байна. Тантай ингээд ярилцаж болох уу гэдгсэн чинь нөгөө эмэгтэй маань болно гэд гэртээ оруулна. Хүмүүс энэ эмэгтэйг Сомпунгийн ажума гэж дууддаг байсан. Яагаад гэхлээр Сомпунги гэдэг нь юм сэнсийг хэлдэг, бөөрөнхий том сэнсийг. Тэгээд нүүр нь юм том бөөрөнхий болохоор сэнс эмэгтэй гэж дууддаг байсан гин. Яг үнэндээ энэ эмэгтэйн жинхэнэ нэр бол Хан Хэ-гён юм байна. Одооноос эхлэн энэ эмэгтэйн өнгөрсөн амьдралыг ярьж өгье. Багаасаа мөрөөдөж байсан зүйл нь бол дуучин болох. Ахлах сургуулаа төгсөөд дуучин болох гээд бэлдэж байсан тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд ганцаараа Япон явсан. Одоо тэр үеийн Хэгёны царайг харуулъя. Хэгёнтэй уулзъя гэсэн хүмүүс, хамтран ажиллая гэсэн хүмүүс зөндөө байсан боловч тэр бүгдэнгээс нь татгалцсан. Дуунд дурлаж, дуу дуулж байгаа яг тэр байдалтай үнэхээр дуртай байсан. Тийхүү Хэгён хин хүнээс илүү гэрэл цацарсан амьдралаар амьдардаг байсан. Ингэж тууштай, хичээнгүй амьдарч байсан хүн байхад ер нь юу түүнийг өөрчлөв. Ахлах сургуулаа төгссөний дараа хөгжмийн студид байнга очиж дуугаа дуулж, дууны санал хүртэл авсан боловч үнэндээ бүх зүйл санснаар болоогүй. Тайзан дээр гарна гэдэг нь бодсноос өөр байсан. Өөртөө итгэх итгэлтэй, бас өөрийн үзэл бодолтой үнэнж байх ёстой байхад би жоохон дотгошоогоо хүн байсан гэж хэлмээр юм уу? Тийм зүйл байсан. Тийм болохоор тэр үед байнга сэтгэлээр ундаг байсан. Яг тэр үед нь Хэгёны сэтгэлд гал асаасан нэгэн зүйл бий болсон. 20 насны ихэнх үедээ Японд дуучны амьдралаар амьдарч агаад тэр хугацаагаар Солонгост ирсэн. Дуу бичлэгийн студид дууны бэлтгэлээ хийгээд байж байсан чинь нэгэн маш дэгжин эмэгтэй орж ирсэн. Энэ эмэгтэй энэ дууны багшийнх нь бас нэгэн шав байсан. Дууны бэлтгэлээ хийгээд байж байтал тэр ихч орж ирээд түүнийг хартал царай нь маш хөөрхөн, бас их мөнгөтэй юм шиг харагдаж байсан. Би ч гэсэн тэгж амьдрмаар санагдсан. Үнэхээр атаархмаар санагдсан. Тэр үед тэр ихчийг хараад шууд л гоо сайхны хагалгаа хийлгэхийг хүссэн. Гэхдээ тэр эмэгтэй гоо сайхны хагалгаанд орсон ороогүйг нь мэдэхгүй л байсан л та. Ингээд илүү их хөөрхөн болохоор шийдсэн Хэгёны хайж утсан газар нь нэгэн орон сууцны айл байсан. Болгоомжтойгоор орсон тэр ир яагаад ч юм нууцлаг,
жихүүц сүрмээр уур амьсгалтай байсан. Энэ газар нь ямар газар вэ гэсэн чинь хууль бусаар гоо сайхны хагалгаа хийдэг газар байсан. Энэ үед яагаад хууль бус мис ажилбар хийлгэхээр шийдсэн бэ гэвэл Хегионы дуучин болох мөрөөдөлтэй байсан тэр үе нь 1980-аад он байсан. Яг тэр үед гоо сайхны хагалгаа эд дэлгэрч гарч ирж байсан үе бөгөөд тэр үед гоо сайхны хагалгааны төлбөр нь маш үнэтэй байсан. Тийм болохоор олон хүмүүс өсчин эсвэл гэртээ байрандаа гоо сайхны мис ажилбаруудыг хийдэг үе байсан. Ингэж Японд дуучнаар ажиллаад орлоготой болсон тэр хууль бус гоо сайхны хагалгаанд орж эхэлсэн. Духнаасаа ахуулаад эрүү, хамар гээд бүх зүйлээ зарч эхэлсэн. Анхандаа нэг жилд нэг удаа хагалгаа хийлгдэг байсан бол явандаа давтамж нь олон болоод сард 1-2 удаа хагалгаа хийж эхэлсэн байна. Эцэст нь хураасан бүх мөнгөө хууль бус хагалгаанд бүгдийг нь зарцуулж гоо сайхны хагалгаанд аль хэдийн донтсон байлаа. 10 жил гарны турш Хегионы царай аажмаар өөрчлөгдөж дуучны амьдрал нь бас эцэс болсон. Ингээд 1998 онд Хегионы ямар ч мөнгөгүй хов хоосон болоод эгчийнхэн хоолны газар ирсэн нь тэр байсан. Тэр үеийн Хегионы царай өмнө нь хөөхөн байсан царай нь ор мөргүй алга болж одооных нь царай сар шиг дугуй хэлбэртэй болж томорсон байдалтай ирсэн байна. Яаж ч байсан ийм байдалтай орхиж болохгүй гэж бодсон Хегионы эгч нь өөрөө мөнгө муутай байсан ч гэсэн мөнгө олоод түүнийг хагалгаанд оруулахар болсон. Ингээд 7 цагийн турш хагалгаанд орсон тэр өөрийн өмнөх царайгаа олж авч чадсан байна. Хегионы царайнаас нь маш их хэмжээний силикон гарсан байна. Гэвч хамгийн том асуудлууд нь яг одооноос эхэлнэ. Яалтчгүй хагалгаа хийлгээд өөрийнхөө өмнөх царайг олж авч чадсан. Гэхдээ эгч нь нөхөртөөгөө очих болгонд царай нь өөр болоод исэн гин. 15 хоногтоо нэг эсвэл 7 хоногтоо нэг удаа очиж панчаан хачир өгдөг байсан. Очих болгонд царай нь сонирн болчихдог. Тэгсэн өөртөө тариа хууль бус зүйл хийгээд байдаг байсан юм байна лээ л дээ. Бүр илүү цочролд оруулах зүйл нь юу байсан бэ гэхлээр өөртөө тарьж байгаа энэ бодисууд нь газрын тос байсан гинэ. Энэ нь юу вэ гэсэн чинь лаа хийхэд ашигладаг тос гин. Бас үйлдвэрлэлийн зорилготой ашигладаг силикон болон ургамлын тос хүртэл хийж байсан. Бүгд хүний бие тэгвэл аюултай бодисууд. Хегион яагаад ийм зүйлүүдийг нүүрэндээ хийсэн бол гэсэн чинь яг үнэндээ бол хууль бус гоо сайхны хагалгаанд эдгээр бодисуудыг ашигладаг байсан гин. Тухайн үед тариаг ашиглан хууль бус гоо сайхны мис ажилбар хийлгэсэн хүмүүс ноцтой гаж нөлөө илэрч байна гэсэн хүмүүс маш их болж байна гэж мэдээгээр гардаг байсан. Ингээд Хегионы царай аажмаар томорч хүн харахын аргагүй маш аимшигтай болсон. Ингэж байгаад эцэст нь бид нарын анхны харсан шиг бөөрөнхий маш том болсон. Хегионы ийм байдлыг хараад хамгийн их сэтгэлээр ундаг хүн нь түүний ээж нь байсан. Тэг ээж нь би энэ ойр хавийнхаа хүмүүс ичж гэнаа. Маш их сэтгэл дундуур байна, гутарж гэн гээд битгий гэртээ ирээ гэж гэртээ хүртэл ирүүлдэг байсан гин. Харин одоо Хегионд мэргэжлийн эмчилгээ хэрэгтэй. Гэвч үнэхээр ноцтой болсон түүний царайг хараад эмэлгүүд огт хүлээж авахгүй байсан. Ингээд Пак найруулагчийн найдлага тасраад байж байтал нэг өдөр тэр хагалгааг би хийгээд үзье гэсэн дуудлага ирсэн байна. Тэрхүү залгасан эмч нь 25 жилийн турш тасралтгүй эмч хийсэн туршлагатай эмч байсан байна. Би үнэхээр гайхсан. Тийм өвчтөн байна гэдгийг төсөөлөөчгүй байсан. Харж байгаагүй гэхдээ яаж хийснийг нь мэдэхгүй ч судсыг нь нэг ч удаа хатгаагүй цус руу нэг ч ороогүй байсан. Хэрвээ цус руу орсон бол тэр үед бол шууд л өөх байсан. Үнэхээр гайхамшиг л юм уу да. Ингээд эцэст нь Хегионы хагалгаанд орох өдөр болсон. Гоо сайхны тасаг, дотрийн тасаг, мэдээ алдуултын тасаг гэх мэт эмнэлгийн бүх тасгууд оролцсон маш том хагалгаа болсон байна. Хагалгаанаас гарч ирээд Хегионд өөрийнх нь царайг толинд харуулсан чинь нүрээ барьж яснаа. Ерөөсөө өөрчлөгдөөгүй юм шиг байна штэ гэж хэлсэн байгаа. Яагаад вэ гэхлээр яг өмнөх бүр хөөхөн царайгаараа буцаад ирнэ гэж бодсон байна. Эхний хагалгаа дуусаад 2-7 хоногийн дараа дараагийнхаа хагалгаанд орсон. Хоёр дахь хагалгаа хүртэл Хегионы царайнаас бараг 1 кг орчим бодис гаргаж авсан байна. Түүнд царайнаас нь илүү дахиад нэг
том асуудал байсан. Хэн нэгэн наад тариагаа аваад нүүрлүгөө тарь гэж шахдаг байсан. Зүгээр л тэгж сонсогддог байсан гинэ. Ингээд гэрийнхэн түүнийг сэтгцийн эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй байна гэд аваачаад онцлогоонд оруулсан чинь энэ эмэгтэй маань сэтгэл мэдрэлийн шизофрен өвчтэй болох нь нотлогдсон. Сэтгцийн эмнэлэгт удаан хугацаагаар эмчлэгдэж баг сайжирж байгаа түүний хэлсэн үг нь харамсаж байна. Маш их харамсаж байна гэсэн үг байлаа. Охиндоо гомдоод уулзахгүй гэдээсэн ээж нь охинтойгоо уулзахаар эмнэлэг дээр ирдэг байгаа. Охиныгаа хараад зөндөө их хичээлээ шүү. Царай чинь маш гоё болсон байна. Жижигэн болсон байна. Цайсан байна гэд охинтой хэлтэл охин ээжээ зөндөө өөр болсон байгаа даа гэд энд хоёрын харилцаа маш сайхан байна. Ийхүү өдөр ирэх тусам гэр бүлийнхаа ачаар, эмч нарын ачаар биеийн сайжирж байсан Хегионд нэгэн өдөр гинэт маш муу мэдээ дуулгана. Ээж нь өмнөх өдрийн 11 цагт нас орсон гэсэн муу мэдээ байлаа. Хин хүнээс илүү охиныхоо гоё сайхан царайг харахыг хүссэн ээжийнхэн өмнө очоод ээжээ би аз жаргалтай эрүүл их сайхан амьдрах болно гэж хэлсэн байна. Үүнээс хойш маш хэцүү аюултай хагалгаануудыг нийт 2 жил 9 сарын турш хийлгэж 15 удаагийн хагалгаанд орсон байна. Хегионы царайнаас гарсан бодисуудын жин нь нийт 4 кг байсан. Хөнгөн болсон царайтайгаа хамт хэвийн амьдралдаа эргэн орж чадсан байна. Эргээд энгийн амьдралдаа орж чадсан түүнд ганцхан хүсэл байсан. Тэр нь юу вэ гэвэл дуу дуулах. Яг тэр үед нэгэн байгууллагаас түүнд дуулах санал тавин дахин мөрөөдлөө биелүүлэх боломж гарч ирсэн. Хегион энэ бүх хугацаанд 15 удаагийн хагалгааны ард гарч чадсан боловч хуучных шигэ үнэхээр хөөрхөн царайгаа бол олж авч чадаагүй. Энэ бүх үйл явцаас хамгийн чухал зүйлийг олж авч чадсан. Тэр нь юу вэ гэвэл амархан өөртөө бий болгож чадахгүй байсан зориг байсан. Хамгийн анх Хегион дээр очсон нэвтрүүлгийн баг нь 2010 онд түүнтэй хамгийн сүүлд уулзсан байна. Тэр өмнөхөөсөө маш өөдрөг болж 2 жилийн турш энэхүү хувцсны дэлгүүртээ ажиллаж байсан байна. Одоо байгаа шигээ амьдрч чадвал сайхан санагдаж байна. Хүмүүсийн надад тавьж байгаа итгэл, хүлээлтийг алдахгүй тул би цаашдаа сайн амьдарч, улам их хичээж, сайхан амьдрах болно. Гэтэл 2018 онд Хегионы ах эгчид нэгэн дуудлага ирсэн нь эмнэлгээс түүнийг нас барсан гэсэн харамсалтай мэдээг дуулгасан. Сайхан амьдрах гэсэн итгэлээр маш урт хугацааны зовлон бэрхшээлийг давж ирсний эцэст харамсалтайгаар 57 наснда хорвоог орхисон. Хегион хорвоог орхисон боловч түүний мөрөөдөл нь дуу хоолойгоороо мөнхөд үлдсэн. Өнөөдрийн миний бэлдсэн дугаар энд хүрээд дуусжээ. Ямар нэгэн юм хэмжээнээсээ хэтрүүл ямар аюултай вэ гэдгийг та бүхэн минь үүнийг үзээд харсан бахаа гэж бодож байна. Тэгээд та нар маань намайг дэмжиж сав дараарай. Дараагийнхаа дугаар хүртэл түр баяртай.